Өмнө жолон удаа хэлж байсан. Манай их хурлын гишүүд заримдаа одоо өөрийгөө гишүүн болчихлээрээ хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн гэж ойлгож байна шүү. Одоо банк гэхэл бүгд ойлгодог. Гэтэл одоо нэг цахилгаан зөвлөлтэй гэвэл яах вэ? Очоод яаж зуухын засгийг бид нар зааж өгнө. Бид нар зургийг гаргаад зуухын буруу агнсан байна. Буруу нүүр шатаасан байна. Тэгээд бүгдээр очоод заагаад байвал энэ ус чинь юу болох вэ? Өгөөл одоо нэг бас нэг ямар ч хаан ч одоо муусны нөхч юм эвдэрлээ гэхэд очоод өөртөө авирж ороод энэ нөхийн тагл энийг бүгд энийг онгойд болох. Энэ байдлыг харахад бүгдээр ерөөсөө асар мундаг банк мэддэг, нарийн юм нь ойлгодог. Тэр ч утгаараа одоо энэ ч буруу байна, тэр нь ч буруу байна. Тэгээд заа би юм байлаа. Уг нь энэ улс чинь бас нэг зааж өгдөг чиглүүлдэг их хурлаач ийм газар байгаа. Манай улс ерөнхий хичээл байж байна. Хурлын дарга байж байна. Ерөнхий сайд нь байж байна. Намуудын дарга нар нь байж байна. Эдгээр яагаад энэ юм зохицуулах байгаа юм бэ? Аливаа асуудлыг хэлцэхдээ үндсэн хуулиараа батлсан тогтолцоо. Бидний нийгмийг цааш хөтлөж явах төр төсний тогтолцоогоо тэрийгэ бодж байж энийг улс төрийн тоглоомны гар зурхгүй үснэ шийдэх. Тэгмээс та бүхэн үгүй хэлсэн. Наадхан бид нар энийг хөндлөхгүй. Төр нь өөрийг хөндлөхгүй. Энэ улс чинь яаж устай хөндлөдөг? Энийг хөндлөдөг. Энийг хайрлах юм нэг болох.